сайн байцгаана уу та бүхэндээ дараагийн подкастаар уулзч байгаа баяртай. Тэгээ энэ удаад бид нар бизнес консалтинг төвийн мэргэжтэй бацхийг уралцуулж орсон байгаа. Тэгээд тендерт яаж хэрхэн оролцох, тендерийн талаар одоо та бүхэндээ бас бага хэмжээний мэддэг болгоё гэсэн биднээс энэхүү подкаст хийж байгаа. За тэгээд танд өнөөдрийн удаагийн подкастт орж ирсэн баярлалаа. Тэгээд та биднэрт бас сонсогчдод маань та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү? За, юуны төрөнд намайг суурьж оролцуулсанд баярлалаа. Яг энэ худалдаах ажиллагааны чиглэлээр 2016 оноос хойш сургагч агш хийж байгаа. За, 2011 оноос хойш ер нь яг худалдаах ажиллагааны чиглэлээр бол ажиллаж исэн туршлагатай. Тэгээ би өөрөө энэ Мосин бизнесийн сургуулийн бизнес консалтинг төвд худалдаах ажиллагааны чиглэлээр яг сургагч агш, тэгээ менежер хийгээд ажилладаг ийм хүн байгаа. За, баярлалаа. Тэгэхээр яг хоёулаа үнцэн асуулт навраа. Тэгээд тендерийн яг одоогийн байдлаар төрлүүд маань яг ямар төрлүүдээр явагддаг? Ямар тендерүүд зарлагдж байгаа гэдэг талаар та бүхэн мэдээлэл өгнө үү? За, ер нь бол яг хуу тендер гэдэг тэгэнгүүт ерөнхийд нь ингээд нэг хоёр хуваачж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл яг төрийн болон орон нутгийн өмчийн өрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн дагуу тендерээ зарлаж байгаа байгууллагууд. За, тэр тендерт нь орж байгаа одоо оролцогч байгууллагууд. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр олон улсын байгууллагуудын зарлаж байгаа тендер. За одоо манай дээр олон улсын байгууллага гэхээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ч юм уу, эсвэл Мянган сорилтын сан, Дэлхийн зүүн ч юм уу те эдгээр байгууллагууд нь өөрсдийнхөө дотоод журмынхаа дагуу тендерээ зарлаж яадаг. Тэгэхээр ер нь хоёр дүрм үйлчлээд байна гэсэн үг байхгүй. Нэг нь болохоор тэр олон улсын байгууллагууд өөрсдийнхөө дотоод журмын дагуу тендер шалгаруулалтаа зарладаг. Нөгөөх нь болохоор яг энэ манай дотоод хууль. За, ихэнх манай тендерт оролцдог байгууллагууд маань бол энэ дотоодынхаа тендер шалгаруулалтанд ихэнх нь оролцоо явдаг. За, олон улсын байгууллагын тендерүүдээс яг дотоодтойгоо харьцуулахад цөөхөн боловч бас тийм ч цөөхөн гэж хэлэхээргүй бас тэгээд зарлагддаг байж байгаа. Тэгэхээр ийм хоёр их усүрээс ямар ч хэлсэн зарлагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. За, төрлийн хувьд бол ихэнхдээ адилхан ер нь бол за манай дотоодоор бол яг худалдаж авах гэж байгаа зүйлээ ерөөсөө дөрвөн ангилчих. Бараа авж байгаа, ажил авж байгаа, зөвлөх үйлчлэг авж байгаа, зөвлөхөөс бусад үйлчлэг авж байгаа. За, олон улсын байгууллага ч гэсэн мөн ялгаагүй. Яг л одоо ийм дөрвөн төрлөөр ингээд явж байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр тендерт оролцдог байгууллагууд бол өөрсдөө одоо аль хэдийн тодорхойлсон байгаа хальтаа бид нар бараанд ордог. Бид нар ажлын тендерт ордог тийм. Эсвэл бидний хийдэг юм зөвлөх үйлчлэгээ, эсвэл бидний хийж байгаа зөвлөхөөсөд үйлчлэгээ. За, зарим нь бараа одоо зөвлөх үйлчлэгээ хоёрт аль аль нь ордог ч юм уу, эсвэл бараа ажилд ордог ч юм уу, тиймэрхүү компаниуд бол байдаг гэсэн. Тэгэхээр яг тендерийг яг хаагур яаж зарлж ийм зүйлээр захин мэлгээр явж өнөөсгөө сонирс төлөө гарч ирэх гэрлээ. Энэ нөгөө нэг түрүүн хэлсэн хоёр их усүртэй байгаа холбоотой. Нэг нь бол яг энэ дотоод хуулийн дагуу тендерээ зарлж байгаа. Яг энэ дотоод хуулийн дагуу тендерээ зарладаг байгууллагууд нь хин бэ гэхээр бүх төрийн өмчт байгууллагууд. За, төрийн өмчийн оролцоотой 50 буюу түүнээс дэш төрийн өмчийн оролцоотой одоо байгууллагууд бас орчиж байгаа. За, тэгээд нэг өөрийн удирдлагын тухай хууль гээ ярьдээ. Ер нь бол одоо энэ олон улсын байгууллага одоо манай засгийн газар хоёр хилцэж байгаа нэг төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төсөл хэрэгжүүлэх эрхийг одоо хэн нэгэн ХХК ч юм уу, эсвэл төрийн бас байгууллага ч юм уу, эсвэл нэгж байгуулагдаад одоо авч явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр байгууллага нь яг хэрвээ тэр олон улсынхаа гэрээнд өөрөөр зааг бол дотоод хуулийнхаа дагуу худалдаа авалтаа явуулах хэрэгтэй гэж. Манай хуулийн дагуу. Тэгэхээр яг энэ дотоод хууль хэрэгжиж байх явцад бол tender.gov.cgm гэдэг сайтн дээр бүх худалдаах ажиллагааны төлөвлөгөөнүүд захиалагч нэг бүрээр орцсон байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь бол тендерт оролцдог байгууллагууд юу анхаарах вэ гэхээр та одоо юу хийдгээ бол өөрсдөө мэдчихэж байгаа ч тийм. Тэгэхээр миний одоо хийж чаддаг бараа ч юм уу, нийлүүлж чаддаг бараа хийж чаддаг ажлын хүрээнд хаанд хин юу зарлагдсан байна вэ гэдгийг он гаргаал одоо төлгөө шүүж үзээд харах боломжтой гэсэн үг. Тэр ер нь тухайн зарлагдах бараанууд дараа чиглэл ажлууд маань тухайн сайтн дээр бол байрлаж байна. Тий, tender.gov.cgm сайтн дээр дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө бүх захиалагч нар маань оруулах хэрэгтэй. Харин нөгөө талаас бол тэр нөгөө олон улсын бусад байгууллагын өөр одоо хууль өөрчлөхгүй байгаа тий. Өөрсдийнхөө журмаар явж байгаа тэдгээр нь бол tender.gov.cgm сайтн дээр одоо манай хууль өөрчлөхгүй юм чинь тэрэн дээр төлөвлөгөө байршуулах албагүй. Өөрсдийнхөө сайтаар тэгээд ихэнхдээ бол сонин дээр бас зар гардаг. Сайтн дээр бол зар гаргах нь ойлгомжтой. Тэгээд сонин дээр зар гаргаад ингэ явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол нэг мэдээллийн одоо баттай их усүр нь бол tender.gov.cgm байна. Олон улсын байгууллагуудын тендерийн талаар бол яг нь сонин харах хэрэгтэй. За, тэгээд Азийн хөгжлийн банк ч юм уу энэ одоо ойдлогоо энэ чинь бас нэг сонгуульд шалгаруулалт энэ төр хийдэг штеп. Зарим ийм томоохон байгууллагууд нь л өөрсдийн тийм дотоод сүлжээтэй Азийн хөгжлийн банк жишээлбэл одоо юу гэдэг
нийлүүлэгчээр одоо би бүртгүүлээ яг ингээ бүртгүүлчихдэг ч юм уу те. Тэгээ нөгөө мэйл хаягн дээр тэднийхээс зарлагдж байгаа ихэнх юмуд нь ороод ирдэг ч юм уу. Иймэрхүү юмуд бол бас байж байгаа гэсэн. За баярлалаа. Тэгэхээр дараагийн асуулт маань тендерт яг оролцож байгаа тухайн компанид яг юун дээр хамгийн анхаарч ажиллах хэрэгтэй юм бол? Анхаарахын хувьд бол энэ нэр нэлээд тийм дэлгэрэнгүй нэлээд ярих хэрэгтэй л те. Юуны төрөнд би одоо нөгөө нэг эн чин хэрвээ манай дотоодынх бол хууль гэж нэг юм байна. Хуультай нийцүүлээд гаргацсан жишиг баримт бичгүүд, журмууд, заавар аргачлалууд байна те. Нэг тэдгээртэй танилцсан байх хэрэгтэй. Ер нь их тендерт оролцдог байгууллагууд маань одоо бас харьцангуй мэдээлэлтэй болоо тендерийн байранд тендерээ бэлтгэхдээ тийм алдаагүй их одоо аятайхан бэлтгэдэг болоод байна л да. Хуучин болвол ерөөсөө ингээд ганцхан юм хөрхийн амтан тэр чинь тендерийн байранд тендер бэлтгэнэ гэдэг чинь ер нь бол нэлээд бас цаг хугацаа авсан юм шүү дээ. Тэгэл нөгөө нийлүүлж байгаа бараагаа гаднаадаас судална, үйлдвэрлэгчтэй харилцана гэх нэлээд бэлдэж байгаа л материалаа өгдөг ганцхан юм дээр бол унжаага тийм тохиолдлууд кейс зөндөө гардаг гэсэн. Одоо харьцангуй гайг болсон. Гэхдээ нэг юм юу хэлэх вэ гэхээр ер нь хуулиа уншсан байх хэрэгтэй. Та өөрөөр хэлэх юм бол энэ хуулийн дагуу тоглолт явагдах юм чинь би тоглоомынхаа дүрмийг мэдж байх хэрэгтэй гэдэг логикоор хандах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр хуулиа уншаач гэдэг. За тэгээд дотоодын компаниуд одоо энэ жижиг дунд үйлдвэрүүд ялангуяа тийм бид нар ямар үед давуу талтай юм бэ? Давуу эрх тооцоолох боломжтой юм уу? Тэр нь одоо яаж тооцоод байдیں те? Яг үнэлгээ хийж байгаа хүмүүс зөв хийж гэнэ үгүй юу гэдгийг мэдхийн тулд тэр давуу эрх тооцоо аргачлал, үнэлгээний аргачлал одоо тэдгэрийг бол уншиж танилцсан байх. Хууль одоо хууль дээр бол бичсэн. Тий, яг хууль түүнтэй нийцүүлж гаргасан нөгөө журмууд дээр байж байгаа гэсэн. Тэгээд жишг баримт бичгээ ер нь бол би бүхэлд нь уншаачаа гэдэг л зөвлөгөө өгмөр байдаг. Тэндээс гаргаж байгаа жишг. Тий, одоо жишээлбэл бараанд ордог компанийн хувьд бол барааны тендерийн жишг баримт бичиг ерөнхийдөө хоёрхан төрөл байгаа байхгүй юу? Нөгөө үнийн санал авах тендерийн баримт бичиг, нөгөөх нь тендерийн баримт бичиг. За яг нь ном одоо номон дээр эмнэлгийн хэрэгсэл дээр тусдаа тендерийн баримт бичгүүд байж байдаг. Тэгэхээр энэ тендерийн баримт бичиг нэг нь танах тендерт ордог, юунд ордог, бараанд ордог. Тэгэхээр бараанд ороход чинь захиалагчаас за бид нар нэг иймэрхүү юм авах гээд байгаа шүү гэж шууд л нэг цаас өгчөж байгаа ш. Тэр цаасыг л татаж аваа хараад байгаа ш. Тэгэхээр тэр цаасан дээр байгаа зарим нэг юмнууд огт өөрчлөгддөг байхгүй. Зарим нэг юм ингээ өөрчлөгдсөн байдаг. Тэгээ юу нь өөрчлөгдөд юу нь өөрчлөгдөхгүй байгаа юм те. Ялангуяа тэр гэрээний ерөнхий нөхцөллүүдийг унших хэрэгтэй, тендерт оролцогч төгс зааварчилгааг унших хэрэгтэй, маягтуудыг сайхан бэлтгэж хэрэгтэй те. Тэгээ дараагийнхаа юмд орохдоо би юуг нь харах вэ? Юун дээр нь ач холбогдол өгч тендерийн баримт бичгийг харах уу? Энэ өмнө зарлагдсан тендерээс юугаараа ялгаатай нэмэлт ямар шалгуур үзүүлэлт оруулаад ирсэн байна гэдэг юмудаа яхна ялгаж тэгж олж хардаг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ миний нэг кейс яг манай дээр сургалтанд сууж исэн миний сургалтанд сууж исэн нэг байгууллагын кейс байна л та. Тендерийн баримт бичгээ татаж аваа харсан. Тэгээд нэмэлт шалгуур үзүүлэлт, үнэлгээний шалгуур үзүүлэлт гэдэг нэг тийм юм байдаг. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг ашиглахгүй одоо бараа нийлүүлэлтийн хуваарийг ашиглан эсвэл ашиглахгүй гэж үнэлгээний орооныхан бичих шаардлагатай байдаг. Тэгээ тэрэн дээр нь ашиглахгүй гэж бичсэн юм байна л та. Тэгээ аргашаага гүйлгээ техникийн тодорхойлолтон дээр нутсан чинь бараа нийлүүлэлтийн хуваар нь одоо гэрээ байгуулснаас хойш 20 жилийн 28 жилийн нэг тийм хугацаа байсан юм байна. Тэгээ энэ хугацаа огт хамаарлахгүй өмнөх нөгөө ашиглахгүй гэдгээ харчаад за энэ юу н хамаарлахгүй юм байна гингүүтээ нөгөө нэг захиалагчаас тавьж өгсөн хугацаанаас нь илүү хугацаа санал болгоо тэгээ шууд унж байгаа тийм кейсүүд байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр тендерийн жишг баримт бичиг гэдэгээс юуг нь захиалагч өөрчлөлөд байгаа юм бэ? Үнэлгээний орооныхаа өөрчлөлөд байгаа юм тий. Энийг өөрчилсөн ямар утга агуулгатай юм бэ гэдгээ тендерийн баримт бичиг бүрэн уншиж танилцсан байх хэрэгтэй. Ерөнхийдөө тендерийн үнэлгээний ороос байгуулж байгаа тэр үнэлгээний ороос гаргасан жишг баримт бичиг зүгээр энгийн нэг сайтн дээр байрч байдаг ингээ жишг бичиг баримт хоёрыг ер нь харьцуулаад үзчихэд нэг юм бүү. Тий. Ер нь бол өөрөөр хэлэх юм бол сайтн дээр гэдэг нөгөө tender.gov.cg-ийн сайтн дээр хууль эрх зүйг цэсрүүгээ оронгууд угаасаа жишг баримт бичиг гэдэг тэр баримт бичиг байна шүү дээ. Тэрийг ер нь нэг татаж аваа хараад тэгээ за ийм ер нь жишг нь ийм байд юм байна. Тэгээд энэ дотроос энийг үнэлгээний орооныхан өөрчилдөг. Тэгэл дараагийн үнэлгээний орооны одоо яг зарлагдж байгаа тендерийнхаа баримт бичгийг нь татаж аваад за юу өөрчлөгдсөн байна гэдгийг харах хэрэгтэй гэсэн. Нэгт анхаарах юм. Ер нь жоохон ингээд нэг тэртээ тэргүй одоо тендерт ороод хэрвээ ялж байгаа тохиолдолд 1 сарынхаа борлуулалтыг эсвэл хагас сар одоо 3 сар хагас жилийнхаа ч юм уу те борлуулалтыг нэг дор хийж байгаа шүү дээ. Энэ аюу давуу талтай гэсэн. Борлуулалт бол одоо шууд өсөж байгаа бид нар ямар нэгэн байр байшин түрээслэх шаардлагагүй хин нэгэнд мөнгө төлөх шаардлагагүйгээр борлуулалт хийж байгаа гэсэн шүү дээ. Нэг сар тендерийн баримт бичгээ уншаад тендерийг бэлтгэл ингээл 6 сарынхаа борлуулалтыг хийх боломж байгаа учраас яг хууль дүрм журмыг нэлээд сайн уншиж судлаач. Тэр хуулийг болохоор энэ legal zig info дээрээс харж байна. Тийм. Tender.gov.cg-ийн сайтн дээр ч гэсэн байж байгаа гэсэн. Ер нь бол байгаа. За дараагийн нэг юм нь болохоор
тэр журмуудын ялгаа гэдэг юмыг бас харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ихэнх манай тендерт оролцогч нар асуугаад байдаг юм. Энэ яг хуулийн дагуу явж гэнэ үгүй юу? Яг ингээд нөгөө нэг процесс явж яагаад хасагдчихлаа шүү дээ. Тэгэнгүүт буцаагаад энэ яг хуулийн дагуу явагдсан уу юу гэж ингэж нэг эргэлздэг юм шиг байна. Тэгэхээр анханасаа яг нь энэ ямар журмаар яваад энэ журмаар явж явах үед одоо хугацаа нь хэд хоног үед урилга хаана нийтлэх хэрэгтэй байсан байдیں۔ Тэгээ тендерийн баримт бичгийг яаж боловсруулах хэрэгтэй, алийг нь боловсруулах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Буцаагаад бид нар хэд хоногийн дотор саналаа өгөх хэрэгтэй. Миний санал хэд хоногийн дотор хүчинтэй ямар тохиол надаас татгалзах вэ гэдэг тийм юмнууд бол мэдчих хэрэгтэй гэсэн үг. Ер нь аль журмаар явж байна. За тэгээд нэг удаа амжилтгүй болчлоо тий. Тэгвэл дараагийн удаа одоо энэ захиалагч дараагийн үйлдэл нь юу байх вэ гэдгийг хүртэл одоо мэдж байх хэрэгтэй гэсэн. Суралцж явах хэрэгтэй. Тий. Ер нь тийм жоохон өөрсдийгөө мэдээлэлээр хангаач гэж хэлэх байна. За тэгээд яг одоо жишээл хүмүүс их ярьдаг л да нэг тендер үнэхээр шудраг явагдд юм уу? Нэг бас хүмүүний юм орцсон байд юм шүү зүгээр тиймэрхүү байдаг. Тэгтээ шудраг өрсөлдөнд ямар нэгэн хяналт ямар нэгэн байд юм болов уу? Яг уу одоо энэ тендер минийхаар бол ер нь бол шудраг явагдаж байгаа. Шудраг явагдах нөхцлүүдийг хуулийн дагуу бүрдүүлсэн тодорхой хэмжээнд гэсэн үг. За ямар боломжууд байна вэ гэдгээл харин нөгөө тендерт оролцож байгаа этгээдүүд маань мэдчих байх хэрэгтэй. Би яаж хяналт тавих боломжтой вэ гэдэг юм. За хяналт тавих боломжтой хамгийн ихний хувилбар бол одоо таныг ямар үндслэлээр хассан бэ? Энэ нь яг үндслэлтэй байна уугүй юу? Та захиалагчийн өгсөн тендерийн баримт бичиг татаад харсан шүү дээ. Буцаагаад материалаа илгээсэн тий. Тэгээ таныг хасж байгаа үндслэл энэ тендерийн баримт бичгийн дагуу үнэлгээгээ хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр өөрөө өөрийгөө үнэлж чадж гин үгүй юу гэдэг. Хэрвээ өөрийгөө үнэлээд үнэхээр би энэ шалгуур үзүүлэлтээр хасагдах ёсгүй гэх юм бол энийг бол хинч хийх боломжтой зүйл байхгүй. Хоёрт болохоор шалгарсан компани нууцлалгүй ирүүлсэн материалуудыг бас үзэх боломжтой болсон байна. Тэгэхээр шалгарсан компани үнэхээр нота байх юм бол хин нэгэн одоо хууль бус хүнийг л сонгон шалгаруулах материал нь одоо алдаатай ч юм уу тийм хүнийг л сонгон шалгаруулаад тийм байгууллагыг сонгон шалгаруулад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр компани нууцлалгүй ирүүлсэн материалтай та танилцах боломжтой. Ер нь тэр эрхээ эдлэх хэрэгтэй гэсэн үг. Захиалагч руугаа уцтаад хэрвээ захиалагч tender.gov.cg-ийн сайтн дээр үр дүнгээ нийтлэхгүй бол тэр шалгарсан компани нууцлалгүй ирүүлсэн материалууд танд харагдахгүй. Тийм учраас захиалагч байгууллага руугаа уцтаж шаардах ёстой. Тэгээд шалгарсан компанийнхаа нууцлалгүй ирүүлсэн материалуудтай танилцах хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр тэр шалгарсан компаниуд нь буцаагаад тэр юм дээр байршуулж идэх гэсэн үг. Үгүй анханасаа нөгөө материалаа илгээхдээ миний энэ файл нууцлалтай энэ файл нууцлалгүй шүү гэдгээ сонгож илгээдэг гэсэн үг. Дараагийн нэг юм болохоор ер нь бол гомдол гаргах хэд хэдэн боломж байгаа шүү дээ. Шудраг өрсөлдөөн лөө гомдол гаргах боломжтой, захиалагч байгууллага руу гомдол гаргах боломжтой, сангийн ам руу гомдол гаргах боломжтой, за бүр шүүх рүү хүртэл гомдол гаргах боломжтой байж байгаа. Анханасаа тендерийн баримт бичгийг татаж аваад ер нь бол эртхэн татаж аваад танилцаач гэж хэлмээр байдаг. Тэгэхгүй манайхан нөгөө за 7 сарын 20-нд авах юм байна гингүүт 15-наас эхэлж материалаа бэлдээд байдаг. Материалаа бэлдээд эхлэнгүүт асуух юм гардаг. Гэтэл тодруулга авах хугацаа нь өнгөрцөн тий. Шудраг өрсөлдөөн лөө одоо юу гэдэг гомдол гарах хугацаа нь өнгөрцөн. За тэгэл за гэл ингээл нэг юм явуулцдаг тий. Тэр нь ингэж явсаар хагаад одоо унах шалтгаан болдог ч юм уу тий. Тийм юм болох гэдэг гэсэн. Тэгэхээр ер нь эртхэн тендерийн баримт бичгийг татаж аваад үнэхээр өрсөлдөөний хязгаарласан заалтай яв шудраг өрсөлдөөн төлөвлөгөө гомдлохаар үнэхээр одоо тэр тендерийн баримт бичгийг уншаад ойлгохгүй хэдүүлээ энэнгүй А хувилбараар материалаа бэлтгэхгүй Б хувилбараар материалаа бэлтгэхгүй гэдгийг мэдэхгүй байх юм бол захиалагчаасаа тодруулган аав одоо нэг азаа үзчих за Б-гээр нь явъя гэж болохгүй гэсэн үг шүү дээ. За тэгээд дараад нь болохоор захиалагч руугаа гомдол гаргаж болно. За хэрвээ та одоо юу гэдэг дараагийн хувилбар нь сангийн ам руу гомдол гаргаж байгаа. Одоо шалгараагүй гэдэг хариу авчлаа. Тэр хариу үндэслэлгүй байх юм бол сангийн ам руу гомдол гаргаж болж байна. Гэхдээ яг сангийн ам руу гомдол гаргахад хэрвээ та тендерийн баталгаа байршуулсан бол тэр баталгаагаа дэнчин тавьж байгаа. Тэгээд таны гомдол үндэслэхгүй байх юм бол тендерийн баталгааг тий хурааж авна. Гэхдээ баталгааг хурааж авах одоо үнийн дүнгийн дээд хязгаар 20 сая төгрөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 2 сая ч бай 200 мянга ч бай ер нь мөнгө штэ тий. Одоо яг энэ хэцүү үед бол тэгэхээр үндслэлтэй гомдол гаргахын тулд тэр үний хэлсэн нөгөө ялсан компани нууцлалгүй ирүүлсэн материалуудтай танилцах хэрэгтэй. Дээрээс нь яг энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллагчдын худалдаа авах тухай хуулийн 49-ийн 4-т тендерт оролцогч бичгээр хүсэлт гаргаад нэг 4 зүйл залттай танилцаж болно гэж. Тэдгээрийн дунд болохоор нэг чухал юмнууд нь болохоор гэрээ байгуулах эрх болгох тухай зөвлөмж, шийдвэр
байгуулсан гэрээ гэсэн юмнууд байж байдаг. Тэгэхээр тэдгээртээ бас танилцчихж гомдлоо гарахгүйгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй гэсэн. Гэтэ анхаарах юм нь гомдол гарах бас хугацаатай. Та шалгараагүй гэдэг мэдээлэлээ авснаас хойш ажлын 5 хоногийн дотор гомдол гарах хэрэгтэй. Тэгэхээр ажлын 5 хоногийн дотор бүх үзэх ёстой юмаа үзээд өөрийнхөө бас шалгах ёстой юмаа шалгана тий. Тэгээд за үнэхээр энэ бол хууль бус байна гэж үзэх юм бол сангийн яам руугаа гомдол гарах хэрэгтэй гэсэн байна. Ийм боломжууд бол ер нь тендерт оролцогч нарт байгаа. Харьцангуй энэ чинь нөгөө хяналт тавих хэлбэр нь одоо нэлээд сайжирсан гэсэн үг шүү дээ. Тийм байж байгаа гэсэн. За баярлалаа. Тэгээд хамгийн эцэст нь танаас бас тендерт оролцож компаниудаа бас хандаж хэлэх үг байвал. Хэлж хүсэж байна. Яг хоо тендерт оролцоод материал одоо их сайн бэлддэг компаниуд байна. Сайн бэлддэг ч гэсэн одоо мерсер жижигхэн юм дээрээс болоод алдаа хийдэг. Тийм байгууллагууд ч гэсэн бас байна. Тэгэхээр ер нь бол яг хуулийн талаар энэ одоо тендер шалгаруулалт яаж явагдаж байгаа юм бэ? Ялангуяа нөгөө дотоод хуулиар тий энэ процесс яаж явагдаж байгаа юм бэ гэдэг талаар өөрийгөө бас нэг жоохон цэнэглээд сургалтанд сууд юм уу, зөвлөгөө авд юм уу тий тийм юм бол байх хэрэгтэй гэж боддог. Их ер нь зөвлөгөө авж байгаа байгууллагууд одоо ер нь өмнө нь айгүй туршлагатай ингээд тендерт ордог байсан боловч алдаа хийдэг байсан ба. Одоо жишээлбэл хуулийн 14-ийн дагуу хуулийн 14-ийн 2-1-ээс нөө 1-1-ээс нөө тийм 2-1-ээс 2-9 ч гэнэ. Энэ заасан нөхцөл үүсээгүй тухай албан бичиг заавал одоо ирүүлэх ёстой тендерийн баримт бичгээр заасан заагаагүй хуулиараа өөр нь болгосон ч гэдэм үү те. За тэгээд тэр нөгөө банкны одоо судалж үзэх гэсэн нэг зээлийн бичиг аваад байдаг те. Гэтэл заримдаа одоо үнэлгээний орооныхаа энэ бичгийг бол хүчингүүд тооцогддог. Яагаад энийг хүчингүүд тооцоод байгаа юм гээд яг хоёр бичгийг харьцуулан унших юм бол бас агуулга нь өөр байж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юмнуудаа бас мэдж явах хэрэгтэй. Түрүүний хэлсэн дээр бараа нийлүүлэлттэй хуваар байна, техникийн тодорхойлолтууд байна те. Техникийн тодорхойлолтыг за энэ жоохон юм чинь ингээд нэг жижигхэн юм дээр одоо алдаа хийгээд ороод ирэх жишээний тиймэрхүү кейсүүд бол байна. Жижигхэн юм дээр алдаж байгаа юмуд бол бас зөндөө байна. Тэгэхээр нэгт ер нь бол жоохон мэдлэгтэй байгаа чи хуулиа уншия, дүрмээ мэддэг болёо гэсэн юм байна. Хоёр тал болохоор зөвхөн энэ дотоодын тендер гэлтгүй олон улсын байгууллагуудын тендерт бас орох хэрэгтэй шүү. Гэхдээ нэг мэдчих хэвээр юм нь дотоодынхон тендерт орвол за энэ олон улсын байгууллага энэ тендер ч гэсэн ингэж явагддаг. Үнэлгээ нь ингэж хийгддэг. Бид нар ингэж одоо хугацаа хоногоо ингэж тавих хэрэгтэй гэвэл бас өөр Азийн хөгжлийн банкных жишээлбэл тендерийн хүчинтэй байх хугацаа нь бараг 90 хоног байна уу? 60 хоног байна уу? 90 хоног нь тийм байж байгаа. Тэгэхээр манайх ч бол 30 хоног байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг банкн дээр очиж тендерийн баталгаа гаргуулъя гэхэлэр манайх бол нэг хуулийнхаа 58 хоногоор гаргуулах гэдэг. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас зарлаж байгаа тендерт бол бүр 90 хоногоор гарах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бүр дэшээ гэсэн. Тэгэхээр нөгөө банкны ажилтан маань бас мэдэхгүй байж болно ш тэр нөхцөлүүдийг тий энэ Азийн хөгжлийн банкны дүрм журам ч юм уу дэлхийн банкны дүрм журам мэдэхгүй байж болно. Тэгэхээр хэрвээ тийм юмд явж байгаа бол бас дүрм нь жоохон өөр шүү. Тэр талаараа бас жоохон судалж анхаарах хэрэгтэй. Тэгээ нэгэнт одоо тендерт оролцож нэлээд цаг хугацаа мөнгө одоо зарцуулж байна. Тэгээд хоёрын хооронд жижигхэн юм дээрс болоод унах тийм алдаа ерөөсөө хийх хэрэггүй, залхуурах хэрэггүй. Ихэнх байгууллагууд одоо тендерийн хэл Монгол хэл байна гэсээр байтал одоо юу гэдэг орчуулахгүй юм ирүүлэх ч юм уу тиймэрхүү алдаанууд гараад идэг. Өөрөөсөө бол заас ойлгох чинь нэстэй гэж явуулаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр тийм одоо жижиг сажиг алдаа хийхгүй байхыг л одоо харуулж байна. Тэгэхээр сая та бас үйл хэллээ нэг сургалт зөвлөгөөнүүдийг авах хэрэгтэй гэж. Хүмүүс бизнес консалтинтээс сургалтууд явуулж байгаа. Сургалтаас хамаарч боломж юм. Яг манай ер нь сангийн яамнаас үнэлгээний хороонд орох ирэх болгох тийм сургалтыг сангийн яамтай гэрээ хийсэн нэг 8 байгууллага 7-8 байгууллага явуулдаг. Тэрний нэг нь манайх. Яг буюу үнэлгээний оронд орох гэдэг чинь нөгөө захиалагч талаасаа гэсэн үг шүү дээ. 3 хоногийн хугацаанд 72 цагийн биш 3 хоногийн хугацаанд 24 цагийн сургалтыг явуулдаг. Тэгээд шалгалт өгөөд тэнцсэн хүмүүс нь үнэлгээний оронд орох эрх бүхий төр сертификат авдаг. Яг тендерт оролцдог компаниудад зориулсан нэг өдрийн сургалт бол манай дээр байдаг. Гэхдээ 8 сараас л эхлэх бах 7 сард л амарч байгаа. За та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар уулзъя. За баярлалаа.